бүгдэнд нь энэ өдрийн мэнд хүргэе. За өнөөдөр Монголд бол сар шинийн баяр болж байгаа. Шинийн нэгний өдөр. За тэгээ бид хоёр айл хэсэг явж байна. Гэхдээ энэ бол зүгээр нэг айл биш. Найзын төрсөн өдөр болж байгаа давхцсан. Тэгээ партид өргөцсөн. За тэгээд төрсөн өдрийн партид. За тэ одоохондоо Огийн цэцэг байна. Баярлалаа. Миний цэцэг нь юм. Тэгээд ийм вайнтай ингээ авч байна. 6:30-д уулд эхлэх ёстой байсан юм байна. Тэгснийг нь би тэрийг 18-ыг 8 гэж андуур 50 яваад исэн чинь айл идэм болол эхэлсэн юм байна. За тэгээд цөмөр хамтдаа манай амьдралын хотод байдаг найзын төрсөн өдрийн парти хэрхэн болдгийг цөмөр хамтдаа үзцгээе. 짠짠짠짠짠. Бидний цаг. 자, 네, 그래. 야, 득세 드리네. 네. 진짜 Баярлалаа. Ямар ч
угаасаа ажилдаа дүрлэлтэй завгүй байсан ч гэсэн ингээд зориод намайг ирээд хэлгээд ирсэн. Үнэхээр баярлаа. Таньдаа бас баярлаа. Өнөөдөр ингээд архан гараад гоё авч. За Манай хоёр дүү байгаа, намаа байгаа. Намаа бас надад айгүй гоё хайн болсон. Ингээд бүх юм гоё зохион байгуулж. Би маань гэсэн ажилдаа байсан. баярлаа. Тааштай ингээд найзуудтай баярлаа. Дүүнтэй ч гэсэн ингээд хайртай шүү. Бүрэн дүүнтэй ирээд гоё найзуудтай болсон. Баярлаа ямар ч зүйл өнөөдөр ирсэн. Тэгээд бүгдийг нэгдэж уугаад цөм яваарай. Төрсөн өдөр юм ээ. Өнөөдөр урьж ирсэн ингээ та бүхэнд маш баярлалаа. Нэг шүлэг уншия. Нөгөө дайцж байгаа ёо. Дараа Мүсэлсэж болж байгаа. Цайны ганц шүлэг уншия. Бүх азийн зээжин нэрийг уцах юм учир. Өмнөний алтан заяа энд байх юм учир. Уурын тамхтай хөрсөн дунахтай хамт тэмцээс болох юм учир. Өнгөн шампны гороо олонтой хавлаалж аршаан амсах юм учир. Монголоор газар тэнгэрийн савсалгаар гайхуулан байж гац яванасаар би монголоор байдаг. Би хөхөөтэй зуны цэцгийн алга шүдрээр нь хөдөн байдаг. Өрн толго дээр нь айзам жавхаагаар нь холон байдаг. Зэрэглээсэн талын бараан нүдлэр нь харцаан байдаг. Зэвэлдсэн шатгалын алтан холмоогоор нь хаяаран байдаг. Би монголоор байдаг. Нэг аргамжаар болгож солонгоны үзүүртэй уяа гэв. Аадрын сүүлчийн солонгыг барьж зээрийн шагаагаар холбоё гэж. Үлгэр дуустал өөр цайлгахгүй гэж үлийн шүдрийг өдөр өнжүүлнэ гэж эрхэлдэг байсан. Илтүүлдэг байсан. Ээжтэй би эрхэлдэг байсан. Ээжтэй би эрхлэхдээ үлцийг булгийн халгаан өргөс бүрийг түүж өвдөг шалгуулсан чулууны өөрийг нь өвдгийг үзээ гэж намайг хүсгсэн өвгөө холоо явахт нь учирна гэж намрын шуургыг залбий өөрийн хөвөнд тоглоно гэж эрхэлдэг байсан. Илбүүлдэг байсан. Одоо тэтгэхний алтан гац одны аргамжаар болгох хойш. Аав минь явчихсан юм биш байгаа да. Алга байна. Үлцийг булгийн халгаан өргөс бүрийг түүх гэж. Ээж минь ирээгүй юм биш байгаа да. Эцгүй байна. Нүг бас орчлонгийн дутуу үрдээ дутуу гэж. Миний хоёр бүрээ гэртээ одоо эцгүй байна. Сэрэг